байцгаана хүүхдүүдээ бид өнөөдрийн хичээлээр сонгуулийн зарчим гэсэн ерөнхий сэдвийг авч үзэх нэ. За сонгуул гэж юу юм бэ гэж. За ерөнхийдөө орчин үеийн сонгуулийн үүслийг төлөөлийн арчлалын үзэл санаа хэрэгжиж гэсэн үгээс авч үздэг. Эхэндээ бол ерөнхийдөө төрийн эрх мэдлийг дээд тэнгэрээс зайтай мэдээр ойлгодог байсан бол 17-оос 18 дугаар зууны үеэс төрийн эрх мэдэл бол ард түмнээс их сурвалжтай хэмээн үзэл бодол бол хамгаалах болсон. Ингээд Францын болон Америкийн улс улсын үр дүнд иргэд бүхэн одоо тэгш хэрэгтэй хэмээн тохиолж нийгмийн хууль тогтоох байгууллагад нийгмийн янз бүрийн одоо төлөөллийн хүмүүсийг сонгох болсон байна юм а. Яг хөө ихэнх үедээ сонгуул маань ямар тийм цөөхөн хүрээнд яригдж байсан юм байна. Тавандаа мэдээж бусад хүмүүсийн одоо эрхүүд нь илүү нэгдэж өргөж чигсэн түүхтэй байдаг юм а. За ерөнхийдөө анхны сонгуул бол Америкийн нэгдсэн улсад 1788-аас 1789 онд насанд хүрэгчдийн 23% нь сонгуулийн эрхтэй байсан байна. За 1920 онд эмэгтэйчүүд ирэх, 1965 онд гар арьснууд ирэх, 1971 онд 18-аас 20 насны залуучуудын сонгуулийн эрхийг бол бүлийн зөвшөөрч ирсэн түүхтэй. За энэ авч үзэх юм бол цөөнхийн тэгш бус эрхээс бүх нийтийн одоо тэгш эрх рүү шилжсэн байна. За сонгуулийг ерөнхийд нь тодорхойлж үзэх юм бол 2 ба түүнээс дээш тооны нэр дэвшигч улс төрийн нам эслээс иргэн хүн тэгш эрхтэйгээр сонголтоо өөрийн биеэр чөлөөтэй хийж үр дүнээ шуудгаалдаг улс төрийн сонголтыг бид нэр сонгуул гэж ойлгож байна. За хамгийн энгийнээр ойлгох юм бол та нар санал хураалт явуулах замаар хийж байгаа улс төрийн сонголтыг сонгуул гэж хэлнэ. За ерөнхийдөө сонгуулийн 4 төрөл байдаг. Ээлжид сонгуул, ээжид бус сонгуул, нөхөн сонгуул, дахин сонгуул гэж. За ээлжид сонгуул гэдэг бол Монгол Улсын үндсэн хуулийн 21-р зүйл зааснаар 4 жил тутамд явагдаж байгаа сонгуул. За ээлжид бус сонгуул гэдэг нь улсын хурал өөрөө тарах шийдвэр гарсан, эсвэл ерөнхийлөгч улсын хурлыг тарах шийдвэр гарсан тохиолдолд явагдаж байгаа сонгуул. За нөхөн сонгуул гэдэг нь улсын хурлын гишүүний орон гарсан тохиолдол. Тэрхүү одоо суудлыг нөхөн зорилгоор явуулж байгаа сонгуул. За дахин сонгуул гэдэг нь ээлжид болон ээлжид бус сонгуулийг бүхэлд нь хүчингү тооцоод нийт төсөлт сонгуул явуулах, эсвэл ээлжид бус сонгуулийн одоо нэг юм уу эсвэл хэд хэдэн одоо тойргийг сонгуулийн хүчингүүд тооцоод тэр хэд хэдэн тойрогт одоо яаж дахин явуулж байгаа сонгуулийг дахин сонгуулийн мэдчилгээр хэлж ойлгож болтгоо. За ерөнхийдөө сонгуулийн эрх гэж байдаг. Мэдээж одоо арчилсан тогтолцооны хамгийн гол шинж нь бол сонгуул байдаг. Тэгэхээр сонгуул өгөхдөө бид нэр сонгох эрх, сонгогдох эрх гэдэг ойлголтыг авч үздэг. За сонгох эрх гэдэг бол 2 ба түүнээс дээш улс төрийн намаас сонголт хийх иргэний эрхийг хэлж байгаа. Харин сонгогдох эрх нь иргэний улс төрийн байгууллагын бүрэлдэхүүнд сонгогдох эрхийг авч үзэж байна. За сонгуулийн эрхтэр дараах үндсэндээ шалгуур тавьдаг. За сонгох эрхийн шалгуур бол одоо ихэнх улс оронд бол нас нь бол 18 наснаас эхэлдэг. За яг зарим улс оронд бол 21-22 нас байдаг. За Монгол улсын хэмжээнд бол 18 нас хүрсэн бол та сонгуул саналаа өгөх эрхтэй байх нэ. За санал өгөх эрх зүйн чадамжийн хувьд хорих ял эдэрж байгаа. Эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон этгээд сэтгцийн хүчний улмаас өөрийн учир үйлийг ойлгох үедгээд сонгох эрхгүй байдаг. За сонгогдох эрхийн шалгуур нь юу вэ гэж. За мэдээж нас нь бол сонгогдох албан тушаалтны онцлогоос шалтгаалаад ялгаатай байдаг. За тухайлбал та улсын хурлын гишүүнд нэр дэвшиж байгаа бол 25 түүнээс дээш настай байх ёстой. Үндсэндээ сонгогдох эрхт нь 25 наснаас дээш 25 насны нэг гэсэн. За мөн ерөнхийлөгчөөр та нэр дэвшиж байгаа бол 45 наснаас дээш байх ёстой гэдэг. За тэгээ сүүлийн 5 жилийн хооронд амьдарсан яаш итгэл өгч байгаагүй гişүүдчлэн одоо шалгуур тавьдаг. За сонгогдох эрх зүйн чадамжийн хувьд бол хорих ял эдэлж байгаа. Эрх зүйн чадамжгүй шүүхээр тогтооцсон бол сонгогдох эрхгүй байна. За тусгай шаардлага гэдэг нь бол зарим үед одоо сонгогдох албан тушаалын онцлогоос хамаарат тусгай шаардлага тавьдаг. Түрүүн багшийн дурдсан нөгөө нэг ерөнхийлөгч нэр дэвшиж байгаа бол сүүлийн 5 жилийн хоорондоо тогтмол амьдарсан яаш итгэл эдэлж байгаагүй гэдэг чинь яг нь тусгай ерөнхийдөө шаардлагатай орж байна. За сонгуулийн үндсэн 3 нөхцөл байдаг. Нэгдүгээрт нь сонголт хийх альтернатив боломжтой байх гэж. Энэ нь 2 ба түүнээс дээш олон нэр дэвшигчээс сонголт хийх боломжийг ярьж байна.
альтернатив боломж гэдэг. За ерөнхийдөө зарим тохиолдолд абсентизм буюу сонгогчид санал өгөхөөс зайлсхийх үзэгдэл байдаг. Энэ бол нэг сонгуулийн саналын хуудсыг бүглэхгүйгээр цагаан хуудас явуулж байгаа нь бол энэ абсентизм буюу цагаан сонголт тийм ээ. Саналаа өгөхөөс зайлсхийж байгаа. За хоёр дахь сонгуулийн үндсэн нөхцөл бол сонгуулийн эрх хуульчлагдсан байх ёстой. Энэ иргэдийг сонгогдох эрхээр тэгш хангасан хууль байх ёстой юм аа. За гурав дахь үндсэн нөхцөл нь бол мэдээж сонгуулийн зарчим. За үндсэндээ сонгуулийн 5 зарчим байдаг. Бүх нийтийн чөлөөтэй шууд сонгох, саналаа нууцаар гаргах, тэгш гэрхийн гэсэн ийм 5 зарчмыг баримтаж явах ёстой гэж байна. За эхний зарчмыг бүгдээр авч үзье. За нэгдүгээрт нь бүх нийтийн зарчим гэж байна. Нас, хүйс, яс, үндэс, угсаа гарал, мэрэгжил, хэл, санхүүгийн чадвар, үзэл бодлоос үл шалтгаалan бүгд оролцох. За хоёр дахь зарчим сонгуульд тэгш оролцох зарчим. Сонгогч бүр ижил тооны санал гаргах хэрэгтэй бөгөөд санал бүр ажиллаж идэв. Дорж долмоо хоёр сонгуул саналаа өгч чинь тийм үү хоёулаа. Дорж адилхан хоёр хүнээс сонголтоо хийн, дулмаа мөн адилхан хоёр хүнээс сонголтоо хийн. Гэтэ адилхан нэг сонгуул өгч юм. За саналыг шууд өгөх зарчим. Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнээр шийдэгдэх байна. За чөлөөтэй сонгох зарчим. Сонгуульд оролцохдоо чөлөөтэй сонголтоо хийн, саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л болцоогоор хангагдах. За тав дахь зарчим нь бол саналаа нууцаар гаргах зарчим. За сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзмжээр саналаа өгөх явдлыг хангах гэсэн энэ 5 зарчмыг баримтлан сонгуул маань явагдах ёстой байна. За ерөнхий нэг ойлголт байна. За сонгуулийн тогтолцоо гэж байна. За сонгуулийн тогтолцоо гэдэг ойлголтод ерөнхийдөө сонгуул эхлэхээс ахуулаад дуусах бүх үйл явцыг хамааруулан авч үзэж байгаа. Тухайлбал сонгуулийн эрх, сонгуулийн зарчим, сонгуулийн дүн гаргах, суудал, хуваарлах арга зэрэг тодорхойлсон хэв хэмжээний цогцыг бид нэр өгч сонгуулийн тогтолцоо гэж хэлж байна. За сонгуулийн тогтолцоо маань үндсэндээ majority proportional холимог гэсэн юм 3 тогтолцоотой байдаг. За majority тогтолцоо маань major буюу олон гэсэн англи үгнээс гаралтай. Энэ тогтолцооны нэг онцлог нь бол нэр дэвшигчийг сонгодог. За majority тогтолцоо маань дотроо энгийн олон, харьцангуй олох, үнэмлэхүй олох гэсэн юм 3 хэлбэртэй. За энгийн олох маань бол 50 дээр нэмэх 1 50-аас дээш хүн санал авч иж сонгогдно. За харьцангуй олох нь бол хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулсан тооцогдно. За үнэмлэхүй олонхой сонголт нь бол нийт сонгогчдын 4/3 буюу 75% саналыг авсан. За 3/2 буюу 66% санал авсан гэсэн ийм шалгуур тавьдаг. За энэ тогтолцоогоор явагддаг сонгуул улс орн бол Америк нэгдсэн улс, Англи, Франц, Итали, Мексикт бол энэ аргаар явагддаг байна. За сонгуулийн хоёр дахь тогтолцоо бол пропорционал тогтолцоо байгаа. Энэ бол хувь тэнцвүүлэх гэсэн утгатай. За пропорционал тогтолцооны онцлог нь бол мэдээж улс төрийн намыг сонгодог. За энэ пропорционал тогтолцоогоор сонгуулиа явуулдаг улс орн бол Герман, Бельги, Дани, Австри, Швед, Япон гэх мэт улс орнууд байна. За холимог тогтолцоо бол мэдээж majority болон пропорционал тогтолцооны аль алийг агуулсан эдгээр тогтолцоо хэлнэ. За эдгээр majority болон пропорционал тогтолцооны онцлогийг бүгшин бодож өгье. За majority тогтолцооны онцлог нь бол мэдээж 2 буюу хүчтэй цөөн намын систем төлөвшөл илүү нөлөөлдөг. За давуу тал нь бол сонгогчид парламентын гишүүний үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох боломж нь илүү байдаг. За улс төрийн намууд эвсэх, нэгдэх үйл явцыг бол нөлөөлж байдаг. За санал өгөх, хуваарлах зарчим нөгөөд энгийн бөгөөд ойлгомжтой. Яг бол хамгийн олон санал авсан бол ялна гэдэг ч юм ийм байдлаар ойлгомжтой байдаг. За сул тал нь юу вэ гэвэл сонгогчдын авсан санал тэдгээрийн төлөөллийн харьцаа алдагдаж бол магадлалтай. Цөөн санал авсан нам түүнээс олон суудлаа авах эсвэл эсэргээрээ байдаг ч юм. За нутгийн хүнийг сонгох магадлал өндөртэй. Ягаад гэвэл нэр дэвшигчийг сонгож байгаа. Энэ манай нутгийн хүн байж дээ гэдэг ч юм уу. Ийм байдлаар нутгийн хүнийг сонгох магадлалтай байдаг. За гишүүн нам хоёрын хоорондын хариуцлагын зарчим алагдах магадлалтай. Мөн сонгогчдын санал гэдэг. Тэгсэндээ дорж цэцгээ хоёрт санал өгсөн байхад дорж хамгийн олон санал аваад яллаа гэхэд цэцгээд өгсөн хүмүүсийн санал яаж автоматар гээтэд явчихсан жишээ юм. За пропорционал тогтолцоо ямар онцлогтой юм бэ гэж. За ерөнхийдөө пропорционал тогтолцоог 1889 оноос Бельгид төлөөллийн ардчлалын шударга төлөөллийн
шудраг ёсоолдог гэдэг гэтлэг зорилгоор даван туулах зорилгоор хэрэгжилж байсан. За гол онцлог нь бол олон намын систем, парламентын засаглал төлөвшөхөд эрен нөлөөтэй байдаг. Давуу тал нь бол улс төрийн хүчний харьцааг парламентад зөв тусгах, за санал болгон төлөөлөгдөх боломжтой байдаг. За парламентын гишүүд улс төрийн намын өмнө хариуцлага хүлээх чадвартай байна. Мөн улс төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх түүний хариуцлага хүлээх чадварыг дээшлүүлдэг үзэлтэй. За асуулт талд нь бол мэдээж улс төрийн нам сонгож байгаа учраас парламентод хэд олон намууд төлөөлөгдөх магадaltaй. Гэвч нөгөө босго тогтоох замаар түүний хязгаарлалт бас боломж байдаг. За бие даасан нэр дэвшигчээс сонгогдох боломжгүй. Яг нь улс төрийн нам сонгож байгаа учраас за орон нутгийн төлөөллийг хангах чадвар сул гэсэн нэгдгээр давуу болон сул талтай байх нэ. За одоо бүгдээрээ Монгол дахь сонгуулийн үйл явцыг авч үзье. Ерөнхийдөө сонгуул маань Монголд хэрхэн яаж өрнөжүүлсэн юм бэ? За Монгол дахь сонгуулийг авч үзэхдээ бид 1990 оноос өмнөх сонгуул ямар байсан? За 1990 оны анхны ардчилсан сонгуул ямар онцлогтой байсан юм аа? Энэ талаар авч үзье. За 13 дугаар зууны үед бол бид монголчууд хааныг сонгодог байсан. Гэтэ сонгогдох хэрхэн цөөнхийн хүрээнд буюу алтан уургийн хязгаарлалтууд яасан бах хадгалагдаж байсан түүтэй. За харин 1924-өөс 1951 оны хооронд бол ангийн шинжтэй сонгуул явагдаж байсан. За язгуурлууд болон лам нарс бол сонгуул үг ирэхгүй байсан. Харин 1951 оноос бол бүх нийтийн тэгш шууд болон санал хураах зарчим үндсээр сонгуул явуулах болсон ч үндсэндээ бол ардчилсан шинжийг агуулж байгаа. За яагаад ардчилсан шинжийг агуулж байгаагүй юм бэ гэвэл үндсэндээ сонгуульд албан тушаалд хэн тавигдах нь бол санал хураалтаас бүр өмнө нь яг нь эрх баригч нарын дээд дэвтэрлийн хүрээнд шийдвэрлэжсэн байдаг байсан байх нэ. За ингээд одоо тэгэхээр бүгдээрээ 1990 оны анхны ардчилсан чөлөө сонгуулийн тухай үзье. Анхны 1990 оны 7 сарын 29-нд анхны ардчилсан сонгуул болж исэн. За 9962 комисс буюу 43.4 мянган хүн ажилласан. Нийт 430 тойрогоос 426 тойрогт нь сонгуул явагдчихсан. За 2413 хүн нэр дэвшсэн. За үндсэндээ 6 нам уг сонгуульд оролцсон байдаг. За 1,27.1 мянган сонгогч ирсэн жагсаалтанд бүртгэгдсэн бөгөөд нийт одоо хүмүүс 98 хүн эрсдэгээр саналаа өгж оролцсон байна. Ардын хурлын 430 депутатыг сонгосон. Мөн 50 гишүүнтэй улсын баг хурлыг байгуулсан. Ингэснээр Монгол улс парламентын засаглалтай болсон юм аа. Тэгвэл Монгол бол одоо сонгуулийн тогтолцоод мажоритер борцноор халмаг гэсэн тогтолцоо хэрхэн яаж явагдсан юм бэ гэвэл ерөнхийдөө Монгол улсын хурлын сонгуул бол харьцангуй олон мажоритер тогтолцооны харьцангуй олонхоор явдаг. За ерөнхийлөгчийн сонгуул бол мажоритер тогтолцооны энгийн олонх буюу 50 дээр 1 гэсэн тогтолцоогоор явагддаг. За харин 2012 онд анх удаа Монгол улсын 2012 оны сонгуул 48 суудлыг мажоритер тогтолцоогоор 28 суудлыг пропорционал тогтолцоогоор бүрдүүлж ирсэн. Тэ байх юм аа. За сонгуул одоо зохион байгуулах гол үүрэгтэй ерөнхий байгууллага маань сонгуулийн ерөнхий хороо байдаг. Сонгуулийн ерөнхий хороо маань сонгуул зохион байгуулах, санал хураах, санал тоолох, сонгуулийн үр дүн нийтгэх, нийтэд танилцуулах гэсэн үндсэн үүрэгтэй. За бид нэр одоо сонгуул санал өгөхдөө ямар үйл явц дараалалтай байдаг вэ гэвэл мэдээж бид нар нэгдүгээр иргэний үнэлгээ авч сонгуулийн байрт ирнэ. Хоёрдугаарт нь одоо үнэлэхийг сонгогчдын нэрийн жагсаалттай харьцуулдаг. За гуравдугаарт нь саналын утас авлаа, саналаа бөглөө, саналын хайрцагт яах нь дарахаар хар машин саналаа хийж уншуулах нэ. Тэгэхээр ерөнхийдөө сонгуул гэдэг бол ардчилсан нийгмийг ардчил гэдэг зүйлийг төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй ойлголт байгаа. Тэгэхээр сонгуул бол тогтмол бөгөөд чөлөөт шударга бол явуулж явагдаж байх хэрэгтэй хичээдэг. Тийм учраас бүгд өдөр тутмын улс төр болж байгаа үйл явц гартаас үнэлдэг билдүүч 4 жилийн удаа явагдаж байгаа улсын хурд болон ерөнхийлөгчийн орон нутгийн идэвхтэй оролцож төр засгийн удирдах үйл хэрэгт анхаарлаа хандуулаарай гэж хүсье. Дараагийн чиглэлээр иргэн уулзлаа. Баяртай.